За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид нар санхүүгийн болон татврын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам тайлангийн маягт аргачлалын талаар мэдээллийг хүргэх гэж байна. За миний бие бол Болормаа сангийн яамны нэгтлэн бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах шинжээчээр ажилладаг. За сангийн сайдын 2020 оны 144 дугаар тушаалаар энэ зөрүүгийн тайлан гэж бид нэр ярьж өгсөн тайлангийн журам маань бол батлагдсан байгаа. Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4845 дугаарт бол бүртгэгдсэн байна. За энд журам бол 3 хавсралттай. За санхүүгийн тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журмыг бол 1-р хавсралтаар, зөрүүг зохицуулах тайлангийн маягтыг 2-р хавсралтаар, зөрүүг зохицуулах нэгтлэн бодох бүртгэх аргачлалыг бол 3-р хавсралтаар баталж өгсөн байгаа. За тэгэхээр бид нар бол өнөөдөр яг энэ зөрүүг зохицуулах энэ журмын үндсэн агуулга юу юм? Онлын ямар үдэл баримтлалыг баримталж бэлтгэсэн, практикт одоо яг ямар асуудал тулгараад байгаа, түүнийг хэрхэн яаж шийдвэрлэж бүртгэх вэ гэдэг талаар төлхөө одоо энэ нэгтлэн бодогч нартаа сургалтыг бол өгнө. За сургалтыг миний биеэс гадна Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн бизнесийн сургуулийн ахлах багш одоо Бүнчин Сүрэн та нарт мөн ажиллах яг практик дээр гарахын жишээ аргачлалтай холбоотой асуудлаар тайлбарлана. За одоо бол яг ингээд 21 оны 1-р улирлын тайлан бэлтгэгдэж гарах гэж байна. Тэгэхээр сайдын тушаал зааснаар бол 21 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн энэ журмыг бол дагаж мөрдөж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл том аж ахуйн нэгжүүд бол энийг 1-р улирлын тайлангаас эхсүүлээд шууд мөрдөх юм аа. За зөрүүг зохицуулах журам бол үндсэндээ нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт 12 буюу орлогын албан татварын стандартад шууд суурилсан байгаа. Тэгэхээр 12 дугаар стандартаар үндсэн гол аргыг бол балансын үр төлбөрийн аргыг ашиглахыг бол стандартчилж өгсөн байгаа. Дэлхийд даяараа яг ийм аргыг хэрэгжилж байгаа. За өмнө нь буюу 20 оны жилийн эцсийн тайлан гаргах хүртэлх хугацаанд манай нэгтлэн бодогч нар зөрүүг зохицуулахдаа зөвхөн орлогын тайлангийн хандлагын аргыг бол хэрэгэлдэг байсан. Энэ бол хуучин одоо батлагдсан журмын хүрээнд байсан. Тэгэхээр одоо бол бид нар ингээд цоошин аргаар яг олон улсын стандартад нийцсэн ийм одоо журмыг бол мөрдөж гаргаж зөрүүгийн тайлангаа одоо бэлдэж эхлэх гэж байна. За зөрүүгийн тайлангийн гол онцлогийг эхлээ би та нарт танилцуулъя. Тэгэхээр зөрүүгийн тайлангийн хувьд бол 1-дүгээрт нь гол онцлог нь бол балансын үр төлбөрийн аргыг ашигладаг болсон байгаа. За 2-дугаарт нь болохоор зэрэг энэ төр зөрүүг зохицуулах үргэлжилсэн ажлын хүснэгтийг одоо бэлтгэхийг бол татвар төлөгч нараас шаардсан байгаа. Тэгэхээр энэ төр зөрүүг зохицуулах асуудалтай холбоотой энэ тооцоолох үлгэртэлсэн ажлын хүснэгт гэдэг маань бол нэгтлэн бодогч нарын хувьд бол хамгийн чухал зүйл байгаа. Тэгэхээр энэ ажлын хүснэгтийг хэрхэн яаж бэлтгэхийн, тайлангийн маягтыг яаж гаргах вэ гэдгийг жишээ аргачлал дээр бол манай Бүнчин Сүрэн багш бол та нарт дараагийн одоо миний дараа явах хичээлээр бол тайлбарлаж өгнө. За би бол та нарт зөвхөн одоо онлын гол ойлголт үндэслэлүүд энэ журмын одоо гол агуулгуудыг бол тайлбарлана гэсэн үг. За ажлын хүснэгтийг бэлтгэхдээ нэгтлэн бодогч нар юуг анхаарах вэ гэвэл зөвхөн зөрүү үсгэж байгаа данстуудын хувьд хэрэглэх нь бол илүү зохистой байгаа. Зөрүү үсгэж байгаа данстын хувьд. Тэгэхээр мэдээж хэрэг зөрүүг бол хөрөнгийн данс, үр төлбөрийн данстууд бол зөрүү үсгэж байгаа. Энэ дээрээ бол та нар илүү гол анхаарлаа хандуулад энэ одоо дансуудынхаа хувьд бол үлгэрчилсэн ажлын хүснэгтээ бэлтгэх нь бол илүү зохистой. За хөрөнгө үр төлбөрийн данстын хувьд гэж авч үзэх юм бол тийм ээ жишээлбэл практикт хамгийн түгээмэл зөрүү үсгэж байгаа зүйл бол гадаад валютын ханш, дээр нь үндсэн хөрөнгө хоёр байгаа. Тэгэхээр гадаад валютын ханштай холбоотой авалгын юм уу аль эсвэл өвлөгийн данс үүсэж байгаа шүү дээ. Гадаад валютаар илэрхийлэгдсэн авалга өвлөгийн данс. Үндсэн хөрөнгийн хувьд болохоор зэрэг үндсэн хөрөнгийн одоо ангилал болгоноороо тавилгын тогшил, захиргааны барь 1-р барилга эсвэл үйлдвэрийн 2-р барилга ч гэдэг юм уу. Тэгэхээр магадгүй жишээлбэл үндсэн хөрөнгийн хувьд бол хөрөнгүүдийн нэр төрлөөс нь хамаарат тухайн хөрөнгийн балансын буюу санхүүгийн тайлангаар илэрхийлэгдсэн одоо илэгдэл тооцож байгаа хугацаа, татврын хуулинд шаардсан илэгдэл тооцож байгаа хугацаа хоёрын хооронд бол зөрүүтэй байгаа. Тийм учраас та хэд маань үлгэрчилсэн ажлын хүснэгтийг бэлтгэхдээ айл болохоор хөрөнгө болгоно лугаа бүр наривчилж одоо тавилгын тогшил, захиргааны 1-р байр, үйлдвэрийн 2-р байр гэдэг ч юм уу. Ингэж данс болгоно лугаа наривчилж орж зөрүүг энэ хүснэгтийг бэлтгэх юм бол та нарын хоошлогдсон татврын хөрөнгө үр төлбөрийн эцсийн үлдэгдэл хамгийн үнэн зөв тодорхойлогдно. Түүнээс биш зөвхөн ганцхан үндсэн хөрөнгийн данс гэдээ бид нар дансны үн татврын суурь хоёрыг нь тооцчиж болохгүй. Эсвэл гадаад валютаар илэрхийлэгдсэн авалгын дүнгээл ганцхан дансаар бол өөрөөр балансын ганцхан дансаар илэрхийлж болохгүй. Та нар энийг бол илүү наривчилж хөрөнгө үр төлбөрийн данстынхаа бүр зүйл рүү норж ингэ дэлгэрэнгүй хийх юм бол тооцоол маань нарийн одоо наривчилсан дүнгээр гарна шүү гэж ингэж одоо журамд зохицуулсан байгаа.
За энэ яг дэлгэцэн энэ слайдны доор хэсэгт харагдаж байна те. Данст нь цаашаа борлуулалт худалдаа авалтын төлөгдөөгөөний хэмжлэл эсвэл үндсэн хөрөнгийн хувьд хөрөнгө тус бүрлүүгээ задарч ийгдэх юм бол илүү одоо наривчлсан үнэн зөв мэдээлэл болно шүү гэсэн байгаа. За зөрүүг зохицуулахын аргачлалд бол түрүүн бид нар хэлсэн олон улсын стандарт 12-ийн дагуу балансын үр төлбөрийн аргыг ашиглаж байгаа. Тэгэхээр олон улсад энэ татварын бүртгэлд хэрэгэлдэг 10 алхамт ийм зарчим байдаг. Тэгээ энэ олон улсад хэрэгжилж байгаа яг энэ 10 алхамт зарчмыг бид нар энэ журманд бол нэг бүрчлэн суулгаж өгсөн байгаа. За дэлгэцэн дээр энэ 10 алхам нэг бүрчлэн харагдаж байна тийм ээ. Тухайлбал тайлан төвийн татварын зардлыг тооцоолох нь бол хамгийн чухал асуудал байгаа. За татварын хууль тогтоомжийн дагуу тайлан төвийн татварын өглөгийг бол тооцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яг тайлангийн үеийн одоо энэ тайлангийн үед төлбөр зохих татвар хэдвэ гэдгийг тооцох хэрэгтэй. За хөрөнгө үр төлбөрийн татварын суурийг тодорхойлж байгаа. Хөрөнгө үр төлбөрийн татварын суурийг тодорхойлох тухай асуудал бол би түрүү хэлсэн ажлын хүснэгтээр тодорхойлогдож гарч ирнэ. Энэ тооцоолол юунд хэрэгтэй вэ гэвэл хойшлогдсон татварын хөрөнгө үр төлбөрийг тооцоход шууд одоо үндэс нь болж өгч байгаа. За хөрөнгө үр төлбөрийн дансны үн татварын суурийн хоорондох төр зөрүүг тооцоолно. Та нарын төр зөрүүг тооцоолсноор хасагдах төр зөрүү юу, татвар ногдуулах төр зөрүү юу гэдгийг тооцож гаргана гэсэн үг. За төр зөрүүнээс хойшлогдсон татвар хүлээн зөвшөөрөхгүй байх тусгай нөхцлүүдийг авч үзэж байгаа. Тэгэхээр энэ журмын хамгийн одоо чухал ач холбогдолтой өмнөх одоо практикт хэрэгжилж исэн аргачлалаас хамгийн одоо ялгарч байгаа гол зүйл бол энэ дэлгэцэн 5-д дурддагдсан төр зөрүүнээс хойшлогдсон татвар хүлээн зөвшөөрөхгүй байх тусгай нөхцлүүдийг авч үзснээр их онцлог байгаа. Тэгэхээр төр зөрүү болгон бол хойшлогдсон татварыг хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бол үүсгэдэггүй байгаа. За энийг бол олон улсын стандартад тодорхой хэлсэн байгаа. За бид нар энийг бол журманд бол мөн адилхан хатуу журмалж өгсөн байгаа. За хасагдах төр зөрүү нөхөгдөх боломжийг үнэлэх ёстой. Тэгэхээр манай нэгтлэн бодогч нар бид одоо ихэнх нэгтлэн бодогч нар юу гэж ойлгоод байдаг вэ гэвэл хасагдах төр зөрүү үүсгээл ингээл хойшлогдсон татварын хөрөнгийг одоо үүсгэж гэж бодоод байдаг. Гэтэл хасагдах төр зөрүүч өөрөө ирээдүйд нөхөгдөх боломжгүй байх юм бол хойшлогдсон татварын хөрөнгийг заавал хүлээн зөвшөөрөх шаардлагагүй гэдгийг бол стандарт хэлсэн байна. За энийг бол бас хатуу ойлгох хэрэгтэй. За дараа нь бол хойшлогдсон татварын тооцоололд мөрдөх татварын дундаж хувь хэмжээг тодорхойлохын олон улсад хэрэглэгддэг түгээмэл хэрэглэгддэг аргачлалыг бид нар энэ сайдын журамд бол журмалж өгсөн байгаа. Тэгэхээр нэгтлэн бодогч нарын хувьд аж ахуйн нэгжүүдийн хувьд ямар асуудал тохиолддог вэ гэвэл зарим одоо татвар 10%, зарим татвар төлөгчийн хувьд бол тодорхой хувь хүртэл 10% орлого албан татвар төлдөг. Зарим нь бол тодорхой одоо лимитээс давсан байх юм бол 25% татвар төлж байгаа. Тэгэхээр одоо 10%-аар авах юм уу? Ямар дээр нь 10%-аар авах вэ? Ямар дээр нь 25%-аар авах вэ? Эсвэл энэ хоёрын нийлбэрээр авах юм уу? Дунджаар авах юм уу? Маш их маргаантай асуудал байсаар ирсэн. За одоо бол манай журманд юу гэж зааж өгсөн бэ гэвэл нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт 12-д тодорхойлсны дагуу яг түүнд нийцүүлээд таавал татварын дундаж хувь хэмжээгээр хойшлогдсон татврын дүнг бол тооцно. Хойшлогдсон татварын дүнг татварын дундаж хувь хэмжээгээр тооцно. Татварын дундаж хувь хэмжээг хэрхэн яаж тооцох вэ гэдгийг журманд бол хатуу журмалж өгсөн байгаа. За та нарын журмыг бол мэдээж хэрэг legal info-гоос бол бүрэн ихээр нь авч үзэх боломжтой байгаа шүү дээ. За ингээд дундаж хувь хэмжээг тодорхойлно. За дараагийн нэг гол чухал хийгдэж байгаа ажил бол мэдээж хэрэг хойшлогдсон татварыг хүлээн зөвшөөрнө. Та хойшлогдсон татварын хөрөнгө бүртгэх юм уу, өр төлбөр бүртгэх юм уу? За хамгийн сүүлийн хоёр асуудал бол тайлан төвийн хойшлогдсон татварын одоо тодруулахтай холбоотой асуудал байгаа. Санхүүгийн тайланд хэрхэн яаж тодруулж толилуулах юм бэ? Тэрнээс гадна санхүүгийн тайланд толилуулахдаа цэвэр дүнг одоо хэрэгжилж болох юм уугүй? Өөрөөр хэлбэл офсетинг хийнэ гэж ярьдаг тийм ээ. Хойшлогдсон татварын хөрөнгө үр төлбөрийг хооронд нь одоо суутган тооцоо цэвэр дүнгээр нь илэрхийлж гаргаж болох хэсэг тухайн асуудлыг бол журмалсан байгаа. За санхүүгийн тайлангийн зорилгын хувьд бол тайланд үеийн болон хойшлогдсон татварын тооцоолыг нэг бүрчлэн бол задрагаар нь задруулж тодруулахыг бол стандарт бол шаарддаг. За энэ асуудлыг бол давхар журмалж өгсөн байгаа шүү. За бидний одоо энэ зөрүүгийн тайлан гэж нэрлэгддэг болсон энэ тайлан гаргаж хөвчөөд бид бараг 10-аад жил бол болчихсон байна. Манай нэгтлэн бодогч нар бол зөрүү үүсгэж байгаа шалтгаан, за төр зөрүү, байнгын зөрүү, тийм ээ хойшлогдсон татварын хөрөнгө үр төлбөр энэний хувьд бол хангалттай мэдлэгтэй болсон байгаа. Гэхдээ яг зүгээр маш товчхон онлын ойлголт хийж сэргээе. За санхүүгийн болон татварын тайлангийн хооронд бол зайлшгүй зөрүү үүсдэг. Мэдээж хэрэг санхүүгийн тайланг бол та санхүүгийн тайлангийн олон улсын стандартын дагуу буюу IFRS-ийн дагуу гаргаж байгаа. IFRS бол дэлхийд дахинд бүх улс орнууд мөрддөг ийм одоо стандарт байгаа. Тэгэхээр санхүүгийн тайлангийн орлогын дэлгэрэнгүй тайланд байгаа татварын өмнөх ашиг гэдэг бол зөвхөн IFRS-ийн дагуу бэлтгэгдэж гарсан дүн байгаа. Та тэр дүнгээс шууд 10% эсвэл 25%-аар татварын зардлыг тооцож орлогын тайланд тавьж болохгүй.
За энийг бол манай нэгтлэн бодогч нар туйлын сайн мэддэг болсон. Тэгэхээр орлогын дэлгэрэнгүй тайланд тавигдаж байгаа татврын зардал гэдэг дүн одоо мөрөн дээр тавигддаг тоо бол зөвхөн Монгол улсын орлогын албан татврын хуулиар зохицуулагдаж гарсан дүн байдаг. Тийм учраас татврын хууль, олон улсын стандарт хоёр нь хоорондоо яг адилхан байдаг улс орн дэлхий дээр ерөөсөө байхгүй. Ийм учраас бид нар энэ зөрүүг зохицуулахдаа жишээлбэл Монгол улсын хувьд бол бид нар энэ зөрүүгийн тайланг бол хэрэгэлдэг. За энэ зөрүү бол хоёр шалтгаанаар үүсдэг. За бид нар энийг бол сайн мэднэ, байнгын зөрүү, төр зөрүү. За байнгын зөрүү гэдэг маань бол санхүүгийн тайлагнал, татврын тайланд тусгагдах орлого зардлын зөрүүг хэлдэг. Хамгийн энгийн үгээр тайлбарлах юм бол байнгын зөрүү бол зөвхөн тайлангийн энэ үеийн татврын тооцоонд нөлөөлдөг. Ирээдүйн татврын тооцоололд нөлөө үзүүлэхгүй гэсэн үг. Дахиад хэлье. Зөвхөн татврын тайлангийн энэ үеийн татврын тооцоололд нөлөө үзүүлдэг. За ихэвчлэн байнгын зөрүү бол энэ хууль эрх зүйн орчноос бол үүдэлтэй байдаг те. Жишээлбэл байнгын зөрүү үүсдэг жишээнүүдийг дэлгэцэн дээр бол харуулсан байна. Татвар бас чөлөөлөгдөх орлогууд байна. Тусгай хувь хэмжээгээр татвар ногдох орлогууд байна. Татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал байна. Жишээлбэл шинэ хуулиар бол QR код буюу баримттай бичигдээгүй аливаа зардал бол татвар ногдох орлогоос хасагдахгүй гэсэн хуулийн залттай шүү дээ, тийм ээ. За татвар ногдох орлогоос хасагдах зардал тавигдах хязгаарлалтаас давсан зардал бол байнгын зөрүү болно. Тухайлбал юу гэдгийг томилтын зардал байлаа гэвэл төрийн албан хаагчийн томилтын зардлаас хэтэрсэн хувийг бол татвар ногдох орлогоос хасахгүй гэдэг юм уу те. Тэгэхээр тэр хэтэрсэн хувь нь бол байнгын зөрүү үүсэх нь шүү дээ. За татвар ногдох орлогоос хасаж тооцох зээлийн үеийн зардлын хязгаарлалтаас давсан хүүгийн зардал, харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд зах зээлийн бус үнээр хийсэн бараа ажил гүйцэтгэнд хийсэн үн шилжилтийн тохируулга эдгээр нь бол байнгын зөрүүг бол үүсэх юм байна. За нөгөө нэг тэгэхээр байнгын зөрүү тооцогдохгүй тэр зөрүү бол төр зөрүү болно тий. За төр зөрүүг бол бид нар татвар ногдох төр зөрүү, хасагдах төр зөрүү гэж хоёр ангилдгийг мэдж байгаа. За хөрөнгө үр төлбөрийн дансны үн хөгдөх буюу барагдуулах, ирээдүйн тайлант үед татвар ногдуулах орлогыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлж байвал түүнийг татвар ногдох төр зөрүү гэж үзнэ. Харин эсвэргээрээ бууруулах нөлөө үзүүлж байгааг нь хасагдах төр зөрүү гэж үздэг. За дэлгэцэн дээр та нарт ойлгоход илүү хэлбэрхэн байх зорилгоор схем тий хүснэгтэнд бол харуулж өгсөн байна. Тэгэхээр дансны үн татврын сур гэж тэр хүснэгтэнд харагдаад байгаа зүйл бол нөгөө бидний ажлын үлгэрчилсэн ажлын хүснэгтээр гарч ирж байгаа тоо. Дансны үн гэдэг бол энэ санхүүгийн тайлангийн олон улсын стандартын дагуу хүлээн зөвшөөрсөн дүн. Татврын сур гэдэг бол орлогын албан татврын хуулинд заасан ойлголт. За хэрвээ хөрөнгө үр төлбөрийн хувьд дансны үн татврын суурьаас их байх юм бол хөрөнгийн хувьд бол татвар ногдох төр зөрүү үүснэ та нар харж байна. Үр төлбөрийн хувьд бол хасагдах төр зөрүү үүсэх юм байна. Хэрвээ хөрөнгийн болоод үр төлбөрийн хувьд дансны үн нь татврын суурьтайгаа яг тэнцүү байх юм бол ямар ч төр зөрүү үүсэхгүй. Энэ бол хинт ч ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр та нар бол практик дээр энэ хасагдах төр зөрүү, татвар ногдох төр зөрүүг тооцож гаргахдаа яг энэ ойлголтыг тогтоогоод авчихад бол ойлголт маань илүү хэлбэрхэн амархан болно гэсэн үг. За манай энэ сая сангийн яамнаас гаргасан энэ журмын хамгийн бас нэг гол ойлголтыг тайлбарлах гэж байна. Энэ юу вэ гэвэл төр зөрүүтэй холбоотой асуудал. Тэгэхээр бидний хувьд бол байнга асуудал үүсдэг. Жишээлбэл гадаад валютаар байгаа касс харилцагын хувьд үүссэн ханшийн зөрүү байна те. Ханшийн зөрүү үүсэж байгаа. Валютаар илэрхийлэгдсэн касс харилцагын хувьд бол ханшийн зөрүү үүсдэг. Энэ ханшийн зөрүү, төр зөрүү юу, байнгын зөрүү юу гэдэг бол онлын маргаантай асуудал одоо ч гэсэн цэгцрэг байгаа. Мэдээж яг энэ асуудлыг тийм байна, ийм байна гэж бол стандарт бол шууд хэлээгүй. Тэгэхээр төр зөрүүний хувьд бол бид нар практикт юу гэж ойлгож ирсэн бэ гэвэл ерөнхийдөө төр зөрүү бол ерөөс цаг хугацаатай холбоотой. Тухайлбал үндсэн хөрөнгөний илэгдэл бол татврын хувьд бол 40 жилгээ заасан байдаг те. Гэтэл IFRS-ийн хувьд буюу санхүүгийн тайлангийн зорилгоор бол 60 жил байх жишээтэй барилга байгууламжин дээр. Тэгхийн бол бид нь юу гэж ойлгож ирсэн бэ гэвэл төр зөрүү гэдэг маань тэр 40 жил юм уу 60 жил ингээд үргэлжлээ дуусахад энэ цаг хугацаа дуусахад энэ зөрүү бол арилжих ёстой гэж үздэг. Ихэнх төр зөрүү бол мэдээж хэрэг цаг хугацааны зөрүүтэй байдлаас бол үүсдэг. Гэхдээ цаг хугацааны зөрүүнээс бусад шалтгаанаар бас төр зөрүү үүсдэг байх нь байна. Жишээлбэл дэлгэцэнд харагдаж байна. Бизнесийн нэгдлийн үед хөрөнгө үр төлбөрийг бодит үнцээр хүлээн зөвшөөрсөн боловч татврын зорилгоор залруулах хийхгүй байх нь цаг хугацаатай ерөөсөө хамаарал байхгүй.
За татврын зорилгоор залруулга хийхгүй дахин үнэлгээний нэмэгдэл гэж жишээлбэл. Тэгэхээр шинэ одоо татврын хуулиар бид нэр татврын энэ шинэ хууль эрх зүйн орчинд бол дахин үнэлэгдсэн үндсэн хөрөнгөнд хамаарах илэгдлийн зардлыг бол зөвхөн дахин үнэлгээ хийхин өмнөх түүхэн өртгөөс нь анхны өртгөөс нь тооцсон илэгдлийн зардлыг л татвар ногдох орлогоос хасдаг болсон ба. Тэгэхээр тэр дахин үнэлгээний нэмэгдэлтэй холбоотой үүсэж байгаа илэгдлийн зардал бол яах нь төр зөрүү гэж одоо манайхан тооцоод байгаа боловч энэ бол цаг хугацаанаас үүсэхгүй байгаа. Тэгэхээр хамгийн энгийнээр тайлбарлах юм бол цаг хугацааны зөрүүгээс үүсдэггүй ийм төр зөрүүг бол бид нар журмаар одоо манай энэ зөрүүгийн журмаар зохицуулахдаа та байнгын зөрүүтэй адилтгаж бүртгэнэ. Дахиад хэлье. Цаг хугацааны зөрүүнээс үүсдэггүй төр зөрүүг бид нар үндсэндээ зөрүүгийн тайлан дээр байнгын зөрүү юм шигээр тайлагнаж тодруулна. Тайлагнаж толилуулна. За сая бол бид нар дахин үнэлгээний нэмэгдлийг бол тайлбарлалаа тийм ээ. Тэгэхээр энэ дахин үнэлгээний нэмэгдэлтэй холбоотой жишээг бол манай Бүнчин сүрэн багш та нарт бүр тусгайлан энэ хичээлээр заах учраас тэр хичээлийг бас анхааралтай сонсохыг зөвлөж байна. За тэрнээс гадна энэ цаг хугацааны зөрүүнээс үүсдэггүй төр зөрүүнд бол анх хүлээн зөвшөөрөх үеийн ажил гүйцэтгэлийн нэгтлэн бодох бүртгэлийн ашиг эсвэл татвар ногдох орлогод нөлөө үзүүлэх хөрөнгө үр төлбөрийн дансны үн татврын суурь хоёр нь ялгаатай байгаа. Энэ зүйлс бол цаг хугацаатай хамааралгүй байх нь. За бас нэг түрүү нэлээд эхний баг 2 дахь слайдн дээр яригдсан байх 2 3 дахь слайдн дээр яригдсан тэр юу вэ гэвэл манай энэ журмын бас нэг онцлог те өөрөөр хэлбэл стандартад нийцүүлсэн бас нэг чухал асуудал бол төр зөрүүнээс хойшлогдсон татвар хүлээн зөвшөөрөхгүй байх тусгай нөхцлүүдийг зааж өгсөн байгаа. Та энэ бол төр зөрүүнээс өөрөөр хэлбэл жишээлбэл дэлгэцэнд харагдаж байна тэр сүүлийн одоо 3 параграф байна тийм ээ. Гүйдвэлийг анх хүлээн зөвшөөрөх үед хөрөнгө үр төлбөрийг анх хүлээн зөвшөөрсөн ажил гүйлгээ нь бизнесийн нэгдэл биш бөгөөд нэгтлэн бодох бүртгэлийн ашиг эсвэл татвар ногдох орлогод нөлөө үзүүлэхгүй байх. Мөн тодорхой шалгуурыг хангасан нөхцөлд охин компани, салбар, хараат компани болон хамтарсан үйлдвэрлэх хөрөнгө оруулалттай холбоотой энэ төр зөрүүнээс хойшлогдсон эдгээр төр зөрүүнээс өвсөн хойшлогдсон татварыг бол хүлээн зөвшөөрөхгүй. За эдгээрийг бол шууд дэлгэрэнгүй орлогоор тайлгнаж байгаа. За энийг бол анхааралтай бас үзээрэй. Тэгэхээр энэ гүйдвэлтэй холбоотой яг энэ салбар охин компани бизнесийн нэгдэлтэй холбоотой ажил гүйцэтгэх бол дараа нь манай Бүнчин сүрэн багш бол та нарт тодорхой тайлбарлаж хэлнэ. За хойшлогдсон татварыг хүлээн зөвшөөрөх асуудлыг бас товчхон тайлбарлая. За нэгтлэн бодогч нарын хувьд хамгийн их одоо маргаантай байдаг асуудал бол хойшлогдсон татварын хөрөнгийг ямар тохиолдолд бүртгэх юм бэ гэдэг асуудал байна. За стандартад зааснаар 12 дугаар стандартад зааснаар хойшлогдсон татварын хөрөнгийг зөвхөн тодорхой шаардлагыг хангасан үед хүлээн зөвшөөрөхийг шаардж байгаа. Тодорхой шалгуурыг хангасан үед. За дэлгэцэн хамгийн эхний баганд бол харагдаж байна тийм эхний баганд харагдаж байна. Хойшлогдсон татварын хөрөнгийг та хасагдах төр зөрүүний хэрэгжилт эсвэл алдагдлыг ирээдүйд шилжүүлэн ашиглах нь ирээдүйн татварын үрийг багасгаж байх юм бол та бүртгэнэ. Эсвэл энэ шаардлага байхгүй байвал зөвхөн тодорхой шалгуурыг хангасан үед хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр хамгийн энгийнээр тайлбарлах юм бол хойшлогдсон татварын хөрөнгийг та зөвхөн ирээдүйд татвар ногдох одоо орлого олно гэсэн тийм өөрөөр хэлбэл ирээдүйд энэ алдагдлыг нөхөгдөх боломжтой өндөр магадлалтай гэж үзсэн үед та хойшлогдсон татварын хөрөнгийг бүртгэнэ. Тэрнээс бусад тохиолдолд ерөөсөө хойшлогдсон татварын хөрөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хойшлогдсон татварын үр төлбөрийг бол та үүссэн даруйд нь бүгд шууд бүрэн хэмжээгээр нь хүлээн зөвшөөрч бүртгэх ёстой. Гэхдээ бас нэг хязгаарлалт байгаа нь дэлгэцийн 2 дугаар багны тэр доотлын хэсэгт харагдаж байна. Төр зөрүүнээс хойшлогдсон татвар хүлээн зөвшөөрөхгүй байх тусгай нөхцлүүдээс бусад тохиолдолд та хойшлогдсон татварын үр төлбөрийг бүртгэнэ. Түрүүн бид нар төр зөрүүнээс хойшлогдсон татвар хүлээн зөвшөөрөхгүй тусгай нөхцлүүдийг бол хэлсэн шүү дээ. Гүйдвэл хараад хамтарсан компани хөрөнгө оруулалт энэ төр гэх тийм ээ. Тэгэхээр тэр нөхцлүүдээс бусад үе та хойшлогдсон татварын үр төлбөрийг бүртгэнэ. За хойшлогдсон татварын хөрөнгийг хүлээн зөвшөөрөхдөө та дэлгэцийн одоо энэ харагдаж байгаа 11 дугаар слайданд байгаа энэ слайдыг тэгтэл бодогч нар ажилдаа өдөр тутамдаа ер нь хэрэглэх нь туйлын ач холбогдолтой гэж үзэж байна. За энэ схемийг та нарт тайлбарлаж өгье. Тэгэхээр түрүүн бид нэр хэлсэн хойшлогдсон татварын хөрөнгийг та зайлшгүй одоо зөвшөөрөх бол шаардлага
байхгүй гэсээр тодорхой нөхцөл хангасан тохиолдолд өөрөөр хэлбэл та ирээдүйд одоо ашигтай ажиллах юм алдагдлаа нөхөж чадах юмаа гэсэн юм магадлал байгаа тохиолдолд таныг хүлээн зөвшөөрөх гэж байгаа болохоос биш алдагдал үүссэн тохиолдолд шууд хойшлогдсон татварын хөрөнгийг бүртгэе гэж стандарт бол шууд хэлээг байгаа. Тэгэхээр одоо энэ дээр хэдүүлээ жишээгээр тайлбарлая. Тухайлбал бидний авч байгаа жишээн дээр хойшлогдсон татварын хөрөнгө жишээлбэл одоо бид нар ингээд ажлын үлгэрчилсэн хүснэгтээ бэлтгээд гаргаад ирсэн чинь хойшлогдсон татварын хөрөнгө нь 401-жээр хүлээн зөвшөөрөхөөр ингээд гараад ирсэн байна гэж бодъё тооцоолол. За тэгвэл бид нар одоо энэ 401-ийн хойшлогдсон татварын хөрөнгийг хүлээн зөвшөөрөх үгүй юу гэдгийг үнэлгээ хийх гэж байна. За энэ схемийг яаж ашиглах вэ? За эхлээд ингэж хэлж байна. Хангалттай хэмжээний хойшлогдсон татварын өглөг байна уу гэж байна. Тэгэхээр тухайлбал бидний хувьд ажлын үлгэрчилсэн хүснэгтэйг бэлдээд гараад ирсэн хойшлогдсон татварын өглөг нь 301-гээр тооцогдоод гараад ирсэн байна гэж бодъё. Тэгэхээр хойшлогдсон татварын хөрөнгө нь 401, хойшлогдсон татварын өглөг нь 301. Тэгэхээр энэ тохиолдолд бол хангалттай хэмжээнд бол хүрэхгүй шүү дээ. Хүрэхгүй байна. Хэрвээ хангалттай хэмжээнд хүрэхгүй байна, тийм байна гэх юм бол хангалттай хэмжээнд байна гэх юм бол та хойшлогдсон татварын хөрөнгөө бүртгэн. Одоо бидний авсан жишээн дээр хангалттай хэмжээнд байхгүй байгаа учраас та үгүй гэсэн тэр доошоогоо сум заасан сум руу очиж чинь те хангалттай хэмжээнд байхгүй байна. За тэгвэл хоёрдугаарх нь та хангалттай хэмжээний татвар ноогдох ашиг байна уугүй юу гэдгийг тестлэх хэрэгтэй. Тэгэхээр хангалттай хэмжээний татвар ноогдох ашиг байна уу гэж жишээлбэл бидний авсан жишээн дээр татвар ноогдох ашигыгаа 50 нэгж байна гэж бодъё. За тэгвэл мөн адилхан биднэрт өглөг нь 300, татвар ноогдох ашиг нь 50, ингээ 350 болчихлоо. Нөгөө 401-ийн хойшлогдсон татварын хөрөнгөнд бол хангалттай бас байж чадахгүй байна, тийм. Тэгэхээр мөн адилхан үгүй гэдэг тэр сумыг сум руу дагах юм байна. За ингээ 3 дугаар халхам дээр очиж байна. Татварын ирээдүйн төлөвлөлтийн боломж байна уу гэсэн байна. За энэ бол цэвэр стандартн дээр байгаа үг хэллэгээр стандартын үг хэллэгээр авсан байна. Хамгийн энгийнээр хэлэх юм бол энэ юу гэсэн үг вэ гэвэл та ирээдүйд хангалттай хэмжээний татвар одоо ноогдох ашиг олох юм уу гэж асууж байна. Магадлал өндөр байна уу гэж асууж байна. За тэгвэл бид нар жишээлбэл ирээдүйн татварын төлөвлөлтөнд бидний тооцож гаргаснаар 51 байна гэж бодвол одоо 300 дээр 50-ыг татвар ноогдох ашиг 50-аа нэмээд ирээдүйн татварын төлөвлөлтийн 51-ийг нэмээд ингээд бид нар 401-ийн хангалттай хэмжээнд очичлаа шүү дээ. Тэгэх юм бол бид нар тийм ээ гэдэг сумыг дагаад хойшлогдсон татварын хөрөнгө 401-ийг бүртгэнэ гэсэн үг. Тэр болтол үнэхээр ингэж хангалттай хэмжээнд очиж чадахгүй байх юм бол та 401-ийн хойшлогдсон татварын хөрөнгийг хүлээн зөвшөөрч бүртгэхгүй. За энийг бол ашиглах хэрэгтэй. За дэлгэцэнд бол одоо хойшлогдсон татварын хөрөнгийг одоо хэрхэн бүртгэх вэ гэдэг дансны бичлэлд гарч байна. За бид нар энэ дансны бичлэлтийг бол журманд бол бүр тодорхой нэг бүрчлэн ингэж одоо журмалж зааж өгсөн байгаа. За хойшлогдсон татварын хөрөнгийг бол та хойшлогдсон татварын хөрөнгөө дебитлээд хойшлогдсон татварын орлогыг бол кредитлэнэ. За энийг хэрвээ буцаах бичлэлт хийх юм бол дараагийн тайлангийн үед буцаах бичлэлтийг бол хойшлогдсон татварын зардлыг дебитлээд хойшлогдсон татварын хөрөнгийг кредитлэх юм байна. За хойшлогдсон татварын үр төлбөрийг бүртгэж байгаа бичлэлт мөн харагдаж байна. Хойшлогдсон татвараа өглөө кредитлээд хойшлогдсон татварын зардлыг дебитлж чинь те буцаах юм бол та энд бол зардал бүртгэсэн учраас буцаах бичлэлтийн үед бол та хойшлогдсон татварын орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ гэсэн үг. Манай одоо энэ шинэ гарсан журмаар бас нэг шийдэж өгсөн гол асуудал бол хойшлогдсон татварын хөрөнгө үр төлбөрийг хооронд нь одоо офсетинг хийх буюу суутган тооцож цэвэр дүнгээр илэрхийлж болох хэсэг тэгээд дискаунт одоо тооцохгүй үгүй гэдэг асуудыг шийдэж өгсөн байна. За стандарт юу гэж хэлдэг вэ гэвэл ер нь тухайн улс орны хууль эрх зүйн орчин татварын одоо тэр хууль тогтоомж нь цэвэр дүн гаргахыг одоо шаардсан байх юм бол дүнг одоо цэвэр дүнгээр илэрхийлж болно гэж хэлсэн байгаа. За дээр нь стандарт бас нэг тавьсан шаардлага нь юу гэвэл та аж ахуйн одоо энэ хойшлогдсон татварын хөрөнгө үр төлбөрийг хооронд нь офсетинг хийхдээ зөвхөн нэг татварын одоо байгууллагатай одоо харьцдаг байхыг бол шаардж байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд бол энэ бүрэн боломжтой байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар аж ахуйн нэгжүүд бол нэг л татварын хэлцтэй бол харьцаж байгаа. Тийм учраас та хойшлогдсон татварын хөрөнгө үр төлбөрийн дүн суутхан тооцоод хооронд нь цэвэрлээд цэвэр дүнгээр илэрхийлж санхүүгийн тайландаа тайлгнаж болно. Тэгэхээр нэгтлэн бодгочдод дахиад нэг зүйлийг энгийнээр тайлбарлаж илээ. Юу вэ гэвэл шинэ одоо журмаар ажлын одоо үлгэрчилсэн хүснэгтийг бэлтгээд зөрүүгийн тайлан нөхөд гаргаад ирэхэд бол та нарт хойшлогдсон татварын хөрөнгө үр төлбөрийн дансны яг балансад байх эцсийн үлдэгдэл бол тодорхойлогдож гарч ирж байгаа. Та нарт эхний үлдэгдэл нь байгаа. Одоо бол та нарын тайлангийн маягтаар эцсийн үлдэгдлийг нь тодорхойлоод гаргаад ирж байна. Ингээд зөрүүгээр нь та бол adjustment буюу одоо тэр тохируулах бичлэлтийг бол хийн. Тэгэхээр шинээр гарч байгаа тайлангийн маягтын гол одоо санаа нь санхүүгийн тайланд илэрхийлэгдэх хойшлогдсон татварын хөрөнгө үр төлбөрийн эцсийн үлдэгдэл
тодорхойлогдож гарч ирж байгаа. За энэ бол одоо яг цэвэр одоо стандартын зүйл ба. За ингээд ирэхээр зэрэг бидний нөгөө практик дээр байгаад байгаа цэвэрлэж чадахгүй болчихсон хойшлогдсон татварын үр төлбөрийн маш том одоо ингээд үлдэгдлүүд болцсон. Тэгээ цэвэрлэж чадхаа болчихсон ийм одоо тохиолдлууд бол аж ахуйн нэгжүүд дээр маш их гардаг. Тэгэхээр одоо шинэ журмын дагуу бол энэ бэрхшээл бол байхгүй болох юм аа. За стандартад зааснаар та хойшлогдсон татварын хөрөнгө үр төлбөрийг ямар ч тохиолдолд дискаунтлахгүй. Ямар ч тохиолдолд дискаунтлахгүй та бол анх үүссэн яг тэр түүхэн үнцнээрээ л илэрхийлэгдэж байна гэсэн үг. За тодруулахын зүгээр жишээг бол та нарт харуулж байна. За манай санхүүгийн тайлангийн тайлангийн системд бол та нар А, Б тайлангийн маягтаа шивж байгаа. Ингээд шивж оруулахад бол мэдээж яг энэ тодруулгын яг ийм формат бол байхгүй байгаа. Та нар үнэхээр одоо өөрсдийн санхүүгийн тайланд ерөнхийдөө ийм одоо форматын дагуу тодруулгаа бүрэн хэмжээнд хийх хэрэгтэй. Тэгэхээр стандарт 12 бол хойшлогдсон татвар үр төлбөр татварын тооцоололтой холбоотой юуг одоо тодруулахыг шаардсан бэ гэвэл тодорхой татварын зардлыг бол тодруулах ёстой. За хойшлогдсон татварын төр зөрүү үүссэн болон буцааснаас үүдэлтэй хойшлогдсон татварын зардлыг тооцоолох ёстой. Хойшлогдсон татварын орлогыг тооцох ёстой. За тэгээд татварын дундаж хувь хэмжээг тодруулах ёстой. Гэх мэт одоо тодруулгуудыг бол шаардсан байгаа. Тэгэхээр та нар нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт 12-ын дагуу шаардсан тодруулгыг бол санхүүгийн тайлангийнхаа маягтанд бол тодруулнаа.